Энэ зуны улирал бол өөрөө монголчуудад маш их чухал. Ялангуяа бид нэр өвөлт нутаа ихтэй, эмийн хорлого ихтэй, жингийн илүүдэл ихтэй. Жин бол маш хурдан буудаг улирал нь зун. Зун жин нэмэх юм бол зүрх судасны маш их өндөр эрсдлийг өөртөө бий болгодог гэсэн үг. Эсвэргээрээ мах биш, шингэцтэй хоолыг чухалчлах хэрэгтэй. Тэр тусам зун намрын оройны хоолыг алгасчээ. Оройны хоол идэхгүй байх тусам бүр бие чинь хөнгөн эргээд эрх жилийн өвөл, эрх жилийн хаврыг өнтөөд авах тэр нөхцөл чинь энэ хоёр улирал дээр ингэж бүрдэгтэй орой хоолн дээр очин гарч ирнэ. Нойр булчгаа өвчин идэгж болдог улирал нь зун намар хоёр. Шарсан өндөг биш. Хямтаа нийтх юм бол бур муу. Тэгээ манайх чи яаж нэгээр хүүхдтэй ингээд цагаан талах хям өрцөө тэгээ шарсан өндөг нийлүүлж байгаа. Тэгээ сэндвич байдлаар итгэхээр одоо хүүхдээ өглөө цайгаа уудаг гэж ойлгож байгаа байхгүй. Энэ зүгээр л хор. Одоо хонь жирээсэ. Хонь зүгээр л тэр бол явдаг юмын сан. Манай багш хэлдэг гэсэн. Явдаг юмын сан. Хоньноос бол бүх юм им. Яагаад гэвэл идж байгаа ургамал нь хүртэл өөрөө сорлж байгаа ургамал нь хүртэл дандаа эмийн ургамлуудыг түүж иддэг. Ер нь бол алсуураа бол бид хэд махыг маш удаан сайн 50 удаан зажиж идэх юм бол тэр ногооноос авч байгаа шимийг ч гэсэн бид нар авч чадна гэсэн үг. Тэгэхээр тийм дадал бидэрт байхгүй учраас энийг үүсэхгүй байх гэсэн үг. Зүүн амьсгал 3 бол эрүүл байх үндэсний. Одоо би тэрийг л одоо ингээд яах вэ гэдгээ би мэддэг байх хэвээр. Ухамсараараа би тэрэн дээрээ ингээд дасан зохицох зөв зүйлээ би бүтээх хэвээр юм. Тэгэхээр нойрон дээр яадаг вэ? Ердөө зулаа хой зүг рүү харах хэвээр. Энэ хумсны угт байгаа энэ цагаан байна та. Бүх оронд байх хэвээр. Энэ бол ясны хэр зэрэг тэжээллэг байна вэ гэдэг миний шимт ясны нэгт чанар эрдчил хэр зэрэг сайн байна вэ гэдгийг энэ хумсны энэ угт байгаа цагаанаар үзнэ. Энэ юунд ч нэгэд хүн чинь энгийн байгаа байхгүй. Тэгэхээр л үсээрээ хумсаараа арьсаараа хүн өөрийгөө шимжиж болно гэсэн үг. Монголчуудын амьдралын цикл өөрөө зөвхөн миний өнцгөр гэх юм уу? Бид нар ингээд 4 улиралтай. Тэгээд 4 улирлынхаа туршид хамгийн гоё нэг тийм нөгөө одоо махан бие юм болон одоо сэтгэлийн таашаал авдаг ганц улирал нь зун байгаа даа. Энэ зунд бэлтгэхийн тулд ингээд намар, өвөл, хавар гэдэг ингэж улирлуудыг давчаад тэндээ нэг ингээд нэг махитл одоо цаг уурын нөлөө, тэгэл нийгмийн нөлөө гэл янз янзын зүйлсүүдийг махиж байгаа зунтай залангуулаа тэндээ нэг ингээд нэг сэтгэл санаагаа амраадаг. Гэхдээ тэрэн дээр нэг алддаг зүйл нь болохоор яг нэг хооллолт гэдэг нэг ийм циклд орсон шүү дээ. Нийтээр ийм циклд орсон юм шиг санагддаг байхгүй. Угтаа бол юу гэдэг яг дээр үеэс одоо түүхэн замналтаа бол зуны улиралд ингэж хооллолоорой гэдэг нэг тийм түүхэн сурвалжууд бол үлдсэн байдаг боловч одоогийн нийгэм бол яалтчгүй нэг тийм болчиход байгаа шүү дээ. Гэтэл 100 уг нь ийм байх ёстой маа гэдэг яг анагаахын шинжлэх ухаанаар одоо юу гэдэг хүний эрүүл амьдралын хэв маягт хөтлөх тэр дүгнэлт нь юу гэдэг бол. За тэгэхээр бид хэдийн хувьд бол их өрмөц цаг уурын ийм орон зайд бид нар амьдарч байгаа байхгүй юу. Тэр нь юу гэсэн үг гэхээр одоо намар орой, хавар тэгээ өвөл хавар бид хэд махны хэрэглээ нэмжээж те уургийн хэрэглээ өндөртэй байжээж сая нэг даван туулдаг ийм одоо улирал бид нар ийм цаг уурын нөхцөлтэй амьдарч байгаа юм. Тэр дунд хамгийн одоо хоол багтаагаар хөнгөн хооллож болдог улирал зун л байгаа. Тэгэхээр энэ боломжийг бид нар ашиглаж нөгөө хүнд хоол идэж дасан цогцсон тэр зүйлээ л одоо тайлж энийг ингээд одоо нэг бие амраангаа хорлох тайлах хэвээр улирал нь зун гэсэн үг. Бид хэд энэ зөнгийн чадавч нэмэгддэг улирал нь зун. Буюу сүнсний итгүүсдэг үе нь зун байхгүй. Тэгэхээр хэдий чинээ би хоол багтаа байна. Төдий чинээгээр яах нь нөгөө зөнгийн гаднаасаа авах энергийн чадамж нэмэгддэг гэсэн үг. Тэр хүн гэдэг амьтан ч өөрөө ийм өрмөц одоо дохиод юм юу гэх юм бэ одоо хүлэн авартай. Хүлэн аваар идэвчдэг улирал нь зун. Тэгэхээр сүү цагаан эдээ сайн хэрэглэх тусам тэр хүн гэдэг амьтных нь мөн чанар утга учир нь илүү сайн тодорч гарч ирдэг гэсэн үг. 3 улирлынхаа бэлтгэл ажил суур тавьдаг нь зун. Тэгэхээр бид хэд чинь нэг хорлон гаралтай өвчнөр маш их өвдөж байгаа байхгүй. 10 хүний 7 нь хорлон гаралтай өвчнөр өвдөж байгаа. Энийн гол илрэл өрдөө жингийн илүүдэл, чихрийн шижин, зүрх судасны өвчл, элийн өгөлчин
хорлон харалтай өвчний илэрхийлэл нөхгүй. Тэгэхээр энэ зүйлийг тайлдаг удирдал нь зон гэсэн үг. Тэгэхээр бид хэд энэ зоныхаа мөн чанарыг л хэлсэн одоо таних. Тэгээд за эн чинь надад одоо л бие бодож өөрийнхөө төлөө байх хэрэгтэй удирдал нь одоо юм байна. Бос нь бол дандаа зохицохын тухайтад одоо ингэж одоо нүгэл зохицох гэж итгэхгүй бол болохгүй байхад зонд бол ухаан зарж ийж өөрийгөө одоо эрүүлжүүлэх тэр одоо нэг юм цонх үе байдаг аа гэсэн үг. Бид нар одоо юугаар мэддэг вэ? Төрсөн нутаг гэдгээрээ л анзаардаг гэсэн үг. Төрсөн нутагт очичвол нэг сайхан болчлоо. Тэр мэдрэмж чи өөрөө тэр зөнгийн чадварыг нэмсэн учраас ийм байдалд орж байгаа юм. Тэгвэл зонжингаа тийм байдалд оруулахын тулд яадаг байх нь? Хоолоо багасгаад байглаас эрчим авах чадамжаа нэмдэг байх нь шүү дээ. Энэ нь угаасаа цонх үе. Тэгэхээр махан биеэ утсан ч, сэтгэл биеэ утсан ч, баяслаа утсан ч, дээр нэмээд сүнсэн биеэ утсан ч яах нь? Хамгийн зохист төгс хослол бол зун гардаг юм аа. Яг л бүх юмний уулзур болсон үе байдаг байна шүү дээ. Гурвуулгын зэрэг бодвол илүү үр дүнтэй чадамжтай үе нь 100 байдаг гэсэн үг. Тийм учраас Монголын 100 сайн гэдээ яриад байгаа чинь. Монголын 100 сайхан гэдээ яриад байгаа чинь. Энэ хав ойрын хүмүүс ялангуяа энэ гадны харь орноос Монголынхаа 100-ыг өнгөрөөчөөд явъя гэдэг чинь ийм учир байна. Магадгүй нөгөө нэг махны хэрэглээ сэрүүний үйлрэлтний илүүтэйгээр байлаа гэх юм бол тэндээ ингээд нэг чандагсан ч яадагсан ч ингээд идчихэж байгаа шүү хэрэглээгээ. Гэтэл одоо болохоор 100 болонгууд эсэргээрээ 9 жорын төрлөөр ингээд шарж болгож ингэж иддэг. Яг энэ хөвшил тэгээ ер нь бол нийтээрээ монголчуудын донд хөвшил болчихлоо шүү дээ. Энэ магадгүй маргааш нөгөөдөр надад мэдэгдэхгүй үр нөлөө үзүүлэхгүй байлаа гэхэд алстаа ер нь хэр уршигтай зүйл байна. Ер нь ийм энэ жилийн дөрөв уйлалаас жим бууруулж болдог буюу бууруулахад маш тохиромжтой уйлрал бол 100 намар 2. Нойр булчхаа өвчин идгэж болдог уйлрал нь 100 намар 2. Нэг хүнд хоол идэхгүйгээр одоо байж болдог уйлрал нь охно шүү дээ. Тэгэхгүй бол одоо ингээд өвөл цагаан идэ идлээ гэхэд тэр хүн хаврыг давхад хэцүү болно. Хоёрдож энэ дахиад зөрүүлээд өөр өвч олох эрсдлээ бий болгоно. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм гэхээр энд бол одоо ингээм хамгийн зохист байдлыг үүсгэх уйлрал бол 100 юм аа. За нөгөөдөж хамгийн ухаалаг байх хэвээр буюу одоо махны хэрэглээ идлээ нэг талдаа. Зуны хаалганд нозоор нь ядарна. Би ингээд улам хүндрээд идэх байна шүү дээ. Энэ өөрөө эргээ дахиад махнасаа гарсан уургаараа яах нь нөгөө илчилгээрээ нөгөөдгөө дахиад засах гэж оролддог гэсэн үг. Тэгэхээр бусад уйлралуудаа бодвол зуны уйлралд мах идэхээр илүү их энерги одоо шаардагдаж эсэргээрээ өөрөө авах биш өгдөг гэсэн үг. Нөгөө маха задлахын тулд юу гэж хэлэх гээд юм гэхээр байглаасаа авч байгаа энэ дулаан одоо энэ нарны гэрэл салхины нөлөөлөл энэ зүйлээсээ авж байгаа энерги нь махны авж байгаа энерги хоёр адилхан гэсэн үг. Тэгэхээр маха болиочоо л бичих. Яагаад гэвэл энтэй дүүцэх хэмжээний энергийг та байглаасаа авчиж байгаа учраас эн чинь эргээд нэмэлт илүү болчихж байна. За мөнгөөр ярих юм бол ердөө 20,000 төгрөгийн хоол идлээ гэж бодъё. Тэндээс 5,000-ын 10,000 шим авлаа гэж бодъё. 10,000 шим. 10,000 нь илүү болох нь шүү дээ. Тэр 10,000-ыг дахиад боловсруулах гэж нөгөө 5,000 зарцуулж ийн гэсэн үг. Тэгэхээр 20,000-аас 5,000 шимийг би өөртөө татаад үлдсэн 15 бол ингээд асуудалд ордог уйлрал чинь 100 юм аа. Ердөө л юм. Зуны уйлралд сүү цагаан идэгээ түлхүү хэрэглээл гээд байдаг. Гэхдээ яг ямар нарийн учиртай яагаад ингэ бид нар заавал сүү цагаан идэгээ зундаа түлхүү хэрэглэх ёстой гэж зөвлөд байдаг юм бол бид нар яагаад ийм хорлон гаралтай өвчлөөр өндөр байна? Жингийн илүүдэл өндөр байна, илгэний хөвгөлт өндөр байна гэхээр жилийн дөрөв уйлралтай энэ газар намар өвөл хавар нь өөрөө хүнд хоол идчихээ зөгцдөг гэсэн үг. Зөгцдөг. Харин наазуулж 100 нэг богино үе дээр бид нар хоолгүй байсан ч бараг ингээд амьд байж болохоор одоо ялангуяа наадуутай хүмүүс айрг уугаад хоол иддэггүй. Мэдэн шүү дээ бид нар. 100 өвөө эмээ дээр очихоор тараг өгөөл одоо махан хоол иддэггүй. Тэр зүйлүүд нь өөрөө тэр соёл нь өөрөө нэг цонх хамгийн гоё үуч юм байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр жилийн одоо 3 уйлралын асуудлыг цэгцэлж болох уйлрал чинь 100 юм аа. Тийм учраас хамгийн бага энергитэй энерги ялгаруулдаг тэр одоо сүү цагаан идэ хэрэглээд амьдч болдог уйлрал нь 100 баах нь шүү дээ. Тэгэхээр би тэгэд ухамсартайгаар энэ үеийг монголчууд эргүүлжихтэр ашиглаасаа гэж буюу чин сэтгэлээсээ хүсдэг. Угаасаа тэгж ирсэн тэр зүйлийг сэргээмээр байна. Тэгэхээр ийм зүйлүүд ч өөрөө буюу тэр хордлого тайлдаг, жим бууруулдаг, илгэний хөвгөлтөө салдаг, нойр булчхаагаа эдгээдэг уйлрал чинь юу ах нь вэ? Зуны уйлрал байхгүй.
Гэтэл бид хэд чи энэний хавдраар дэлхийд дээгүүр орцсон. Даралтаа буулгаж хэвийн байдалд ордог. Цуснд хөөх цусны багасгадаг үйлрэл нэг байх нь. 100. Зуны үйлрэлийн гол хоолт бол өрдөө сүү цагаат. Гэтэл олон төрөл байгаа шүү дээ. Тэр чинь тараг буцалсан сүү тийм ээ. За тэгэл сүүгээ эн чинь бас урилтаа ялангуяа тэр одоо шар бодоотой ойлоод амтлагч хийж чинь, цагаан бодоотой үзэмтэй ойлоод хий чинь. За тараг байна. Тараганда жимс хий чинь гэдэг ингээд олон төрөл байгаа. Төрөлжүүлээд. Гэтэл бид хэд юугаар хаашаад байна гэхээр сүү, тараг, өрөм гэх нэг юм цохос юмар л хараад байгаа байхгүй. Гэтэл өрмийг чинь аваачаа дахиад арцтаа багсраад ингээд дахиад амттан хий чинь. Олон боломж биднэрт байгаа. Тэгэхээр энийг бид нэр ингээд гүйцэд ашиглах байгаа учраас ингээд нэг юм жижигхэн хүрээнд харчаад тэгээ хоолны соёлгүй гэж бодоод байна гэсэн үг. Би бол эсэргээрээ гэж боддог. Агуу хоолны соёлтой гэж боддог байхгүй. Яагаад гэвэл идэж болдог зүйл нь өөрөө эргээд яг ийм хомигдмал байдал руу ингээд хамгийн зөв нь энэ юм байна гэд гараад ирсэн гэсэн үг. Гарцгүй маш сайн зажилж идэх хэрэгтэй. Ердөө. Яагаад гэвэл тэр амтны урагт чинь бүх шимэн байгаа шүү дээ. Тэр хамаг сор болсон одоо сайхан урамлуудыг чинь тэр амтан өөрөө идээд тэгээ өөрийнхөө био үйлдвэр байх нь шүү дээ тэр чинь. Тэгээ хамгийн шимтэй зүйлээрээ яг нь байгалаараа биедээ авцсан байгааг л бид нар дундаас нь ингэ хөтөж байгаа байхгүй юу. Тэгэхээр хизээд нь юугаа идэх вэ, алийг идэх үү гэдэг нь бас илүү чухал гэсэн үг. За би нэг энэ дэр нэг юм тодорхой юм хэлээд өгье. Кимчи байна. За кимчи бол яадаг вэ гэхээр сэрүүн чанартай. Монголчууд өвөл хавар бол ингээд амандаа авамгүй гэсэн үг. Тэгэхээр ийм өвмөц одоо хоол ахгүй тэр чинь халуун газрын хүмүүс идчихэж, хөлөржиж, дотор халуунаа гадагшлуулж ийж сая ингээд тэр газраа чиглэг халуун газраа тасан цогцохын тулд тэдний сэтсэн хоол нь тэр харамсалтай цусны замын хавдраар дэлхийд дээгүр ордог гэсэн үг. Гол шалтгаан халуунаа кимчинээсээ олж. Тэгээ яг ингээд брендлээд ингээд нөгөө юм улс орныхоо маркетинг бодлогоороо ингээд кимчи сурчлаад тэр бодлогонд нь бид нэр ингээд автаа авчиж байгаа байхгүй. Биднэрт бол тийм зохисгүй. Юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар тэр цусны замын хавдар шиг өвчхөн үсгдэг уул нь тийм хоолт байхгүй байхгүй юу. Одоо Африк орнууд байна. Модлог урмал тэрийг хоолндоо хэрэгэлдэг. Тэр нь эргээд хөлсөөр ялгараад өрмөц үнэр гаргахаараа нөгөө шавжуудаас дайжуулахад нь хамгаалдаг гэсэн үг. Нөлөөлдөг байна шүү дээ. Хүн рүү ойртохгүй нь шүү дээ. Хүн рүү ойртохгүй нь шүү дээ. Тийм. Үнрээс нь. Гэтэл харамсалтай нь тэрнээсээ болж улаан улаагаараа хавдраар дэлхийд дээгүр өрөвдөг гэсэн үг. Тэгэхээр ингэж одоо нэгүрвэл нэг юм эцсэн ч гэсэн нөгөөх нь өвчин үүсгдэг. Тийм одоо зүйл нь багтаахгүй байдаг гэсэн үг. Гэтэл манад тийм байхгүй. Харамсалтай нь бид нар буруу хэрэглээд энийг асуудалд оруулаад байгаа. Их хэрэглээд асуудалд оруулаад байгаа. Хэдийд нь хэрэглэх үү гэдэг асуудалд нь оруулахгүй байгаа. Асуудалд нь оруулаад байгаа. Яаж хэрэглэхээ мэдэхгүй байгаа учраас асуудалд оруулаад байгаа байхгүй юу? 100 гэтэл бид нар яг таны хэлж байгаа шиг зөвөр ашиглаж чаддаг болов гэдэг дээр бас хэрэгэлзээтэй шүү дээ. Үннийг хэлэхэд за агаар салхинд гарыг гээл жоохон градтай юм а хүрт чинь нохрог бодгоныхоо шүлээ нуу чинь яадаг чинь тэгж ашиглаж чадахгүй байгаасаа болоод бид нар өвчин тэр зовлон гэдэг зүйлтэй бас намар нүвлэн тулгараад тэр нь олон жилийн давтамжтайгаар яваад байгаа болохоор бид нар бас тийм төдийлөн эрүүл мэндтэй зөв ингэж авч явж чадахгүй байх юм болов. Би хоёр зүйлийг хараад байгаа юм. Нэгдүгüүрт бид хэд оройд идэх хоол магад ажил нь эрт тардаг. Төвжирэлтэй ч гэсэн нэг хөвтгөөсөө унтахаасаа нэг 3 цагийн өмнө гэртээ орох нөхцөлийг энэ одоо хот дотор ингээд үүсгэх учиртай гэсэн үг. Яагаад гэвэл энэ бол өвчлөлт маш их нөлөөтэй. Сая би олон зүйл хэллээ шүү дээ, тийм ээ. Нөгөөх зүйл нь болохоор энэ зун. Зуныг монголчууд яг энэ утгаар нь өнгөрөхгүй л бол миний одоо ярьж байгаа агуулгаар өнгөрөхгүй л бол энэ хавдар буухгүй. Яагаад гэвэл хавдрын чинь үндсэн шалтгаан амьдралын хэвшилтэй холбоотой, дадалтай холбоотой өвчлөл байх нь шүү дээ. Нөгөөдөж энэ бол хордлогын илэрхийлэл байхгүй юу? Миний биед харсламтгай хордлогын байдал хэр их байна? Төдий чинийгээр хавдраа өвдөх хэрэгсэл өндөр байна гэсэн үг. Яагаад хорхог хэрэгжилж байгаа юм? Яагаад хорхог хэрэгжилж байгаа юм? Тэр мах гэдэг зүйл чинь маш шим өндөртэй учраас ялангуяа оньны мах. Тэр шимээ чинь бууруулах гэж халуун чулуу хийгээд тэгээд тэр өөхийг хайлуулад тусын задлаад тэгээ махын шимийг баруулгаж агаад иддэг байна шүү дээ. Тэгтэл бид нар юугаар ойлгоод энэгээр амтаар нь ойлгоод байгаа байхгүй юу? Эн чинь арга нь байхгүй юу? Тэр илчлэггүй болгож агаад идэж байгаа юм. Гэхдээ тэгвэл яагаад үйл идэхгүй байгаа юм бид нар хорхог идэхгүй байгаа юм? Яагаад монголчууд үйл хорхог идэхгүй байгаа юм? Энэ болгондоо бид нар ингээд цаад юм ойлгож иж за энэ хорхог чинь амтандаа биш юм байна. Энэ
одоо хоньны махны шимийг бууруулж иж иддэг юм байна. Тийм учраас шөлн харин жинхэнэ хор болохоор зүйл юм байна. Яагаад гэвэл халуун чундуугаар түлээд ямар ч бүтц хүний бие танихааргүй тийм бүтцэд орцсон зүйл нь шөлөнд нь байгаа байхгүй юу? Гэтэл манайхан ядаргаа тайлна гээд шөлийг угаад байдаг. Тэгээ архитаа угаад. Тэртээд ингэр чи нойр болчихоо бодоо болов байх юм. Ийм юмнуудаас хэдүүлээ анзаараад тэгээд ингээд үхэж ухаарах биш. Таних ухаарах ийм орон зайруу орж иж бид нар хүүхдүүдтэй шинэ хуудас нэгээсээ билээ. Энэ зовлонгороо дахиад нэг ийм шинэ эрнийг бид нар одоо үүсгэсээ билээ. Яагаад гэвэл монголчууд ч ухаантай байхгүй юу? Жишээ нь яг ингээд нөгөө зуны хоолны тренд гэдэг юм байгаад байгаа байхгүй юу? Нөгөө сая таны хэлсэн хорхог, боодог, шорлог гэдэг ингээд нөгөө махыг л бол хэдийн янзаар ингэж төлж болгож байгаа. А гэтэл одоо жишээ нь за хорхоггүй бол ингээд битүү хоолны төрөл гिचж байгаа. За тэнгуүтлээ нөгөө халуун чулууг нь ингээд барих юм бол зүрх судасны үйл ажиллагаа сайжирдаг, цусны эргэл сайжирдаг, майжирдаг гэдэг ингээд нэг ийм нэг амд амтсан үнжим бодлоо ч юм уу битгүй юмуд ярьдаг. А боодог гэдэг хоол байна бас. Бас ингээд битүү хоол гэдэг яг үндэ битүү хоол байж чаддгүй. Шорлог яад юм. Энд чинь яг ямар процесс өрнөд байгаа юм тийм чи. Ер нь бол ийм яг монголчуудын хувьд болохоор ингээд сая өвчл өндөртэй байна, хавдар өндөртэй байна гэдгийг ойлголоо шүү дээ. Тэгэхээр би хавдраа өвдөггүй байна гэдэг нь эрүүл гэсэн үг биш юм. Бүгдээрийнх нь улаасцсан байгаа. Ааха. Бүгдээрийнх нь шүү. Бүр хүүхдүүдийг хүртэл улаасцсан баг. Минийх ч улаа. Чихэрлэг үнсээр. Тэрийг бид нар ингээд асуудал гэж харж харахгүй байгаад л би ингээд санаа зовоод байгаа гэсэн үг. Ердөө. Үгүй гэсэн үг. Эсвэргээрээ харин энийг асуудал гэж олж харчаад энийг за энэ монголчууд ихэд хавдраараа өвдөж байгаа юм бол би ч гэсэн энэ дунд явж байгаа шүү дээ гэж бодох. Тэр ойлголтыг бид нар үүсгэх хэрэгтэй. Харин харамсалтай нь энийг бид нар эсвэргээрээ улам дэвэргээд тэгээд тэр уургийн бүтцийг түлэх тусам, удах тусам задрал нь явагдчихдаг гэсэн үг. Эргээд хүн өөрөө танихад хэцүү болчихно гэсэн үг. Танихгүй уург баахан идээд эргээд хавдар гэдэг чинь өөрөө бүтцийн хувьд ингээд өөрчлөгдсөн эсийн бөөгнөрл байхгүй юу? Тэр мутац болох эрсдлийг яаж үүсгэх вэ? Биеийн танихгүй хоолыг оруулж ичиж мутац үүсгэж байгаа юм. Тэр химийн гаралтай зүйлүүд, тэр чихэрлэг хүнс, тэр одоо өрмөц хүнсүүд, тэгээд тэр шарсан төлсөн утсан хоолууд ч өөрөө эргээд улаан хоолоо хавдар үүсгэх хамгийн сонгодог одоо тэр шалтгаан болдог зүйл байхгүй. Гэтэл бид нар итгэхэд 3 торцсон мөртлөө улам төрөлжүүлээд идчихсэн. Түгээс үүлдээ одоо бараг идэж ууж явах зүйл хорилоо. Юу идэх юм бараг идэх юм олдохгүй юм байна гэдэг ийм комент их бичиж байгаа байхгүй. Одоо жишээ нь яг та бид хоёрын ингээд ярилцлагыг үзэж байгаа хүмүүс нийтээрээ ингэж ярихыг үгүйсэхгүй учраас хоёулаа бас тайлбарыг хийсэн зүйтэй авах гэж бодож байна. Яг гэвэл одоо жишээ нь хорхог, боодог, шорлог те энэ утсан, шарсан бүх хоолнууд чинь яг нийт монголчуудын зуны үндсэн хэрэглээ нөхгүй. А гэтэл энэ ингээд монголчуудын үндсэн хэрэглээг энэ ингэж болиулах гэж юм ярьж ийн гэж гих өнцгөр таныг харах одоо харах хүн байхыг үгүйсэхгүй. А тийм учраас таны одоо сая ярьсан энэ хооллолтын энэ процессууд чинь биднийг үхэлд хүргэх бас гол шалтгаан болж байгаа шүү гэдгийг тодорхой судалгаа шинжилгээнд дээр үндэслэж ярьж байгаа зүйлсүүд үү? Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр миний хувьд гэх юм бол надад нэг хідэн давуу тал байгаа юм. Нэгдүгээр би одоо ингээд багаасаа энийг мөрөөдсөн гэсэн үг. Оюутан байхаас эхлээд би энэ өвчл бууруулахад нэг алхам хийгээд нүд танихсан гэсэн бодолтой. Ааха. За энэ бол зорилготой оюутан болсон биш ч сэтгэл гэсэн үг. За нөгөөдөж миний юу вэ гэхээр надаас давуу тал нь юу вэ гэвэл би Солонгост 2 жил сурсан. Дээр нэмээд доктор хамгаалах хэмжээний судалгааны одоо тийм үндэслэлтэй зүйлүүдээр чуулчилдаг болсон гэсэн үг. Гурав дахь нь болохоор энэ Монгол уламжлалт хангах, төвд уламжлалт хангах, дээр нэмээд энэ шинжлэх ухаан гэдээ яриад байгаа энэ 3 зүйлийн өөрийнх нь одоо бид хийдэд аль нь ашигтай байна вэ гэдгийг одоо ингээд таних гэж оролцсон гэсэн үг. 3. Дөрөвт нь би ч өөрөө ингээд сүүлийн 15 жил монголчуудынхаа бүдүүн гитсэн ходоодын дурандж байгаа байхгүй. 30,000 гаруй, за 30-40,000 гаруй дуран хийсэн баха. Тэгэхээр юу итгэхээр яадгийн, юу итгэхээр юу болохоо байдгийн гэдгийг би өөрийнхөө туршлагаараа өөрөө таньж мэдсэн хүн байна. Тэгээд Хеликоптерийн суурь судлаа Монголдо санаачилсан. Тэгэхээр энэ болгон чи өөрөө эргээд одоо тийм хүний нүдээр, тийм тархинд энэ ингээ боловсрогдсон мэдээллүүдийг та бүхэнд өгж байгаа шүү. Тэгэхээр таны хэлж байгаа бол зөв. Судалгаа бол яг ингээ багцлаад яг энэ нь юм байна. Тийм боломж нь надад байсангүй. Улсч тэрийг хийгээгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө уламжлалт байхгүй юу? Яагаад гэдэг дээр
бид нар хариулдаг байх хэрэгтэй маа. Тэрний л би одоо тайлбарыг өгж байгаа юм шүү. Сонссон хүмүүс мань авах гэхээр андараа. Миний оронд та нар байгаад эргээд яг энийг өвчлөл тунд ороод тэгээд хүнд хожуу мэдээлэл одоо онцлогдсон байна гэдгийг тайлбарлаа суух шиг зүрх зүсэм юм байхгүй шүү. Тэр хүнийг за энэ хүнийг 2 сарын дараа 3 сарын дараа л бүрх юм хэцүүдэхэндээгээд тийм мэдрэмжтэйгээр хүнд аншин тайлбарлаж өгнө гэдэг чинь маш хэцүү юм байхгүй юу? Тэгэхээр тийм мэдрэмжийг аваад их юм бол миний оронд та нар байсан ч яг л ингэж ярьдаг болноо. Би мундагтай биш шүү. Яг л энэ зовлон ч өөрөө намайг ийм болгож байгаа байхгүй юу? Одоо тэр нэг зөв хооллолт, хэмжээ хязгаар гэдэг нэг юм ойлголт байгаа шүү дээ, тий. Зөв хооллолт гэдэг бол яг мэдээж нэг ямар төрлийн хоолыг яаж юутай хослуулах уу энэ төр гэж бас нэг тодорхой хэмжээнд тэр бас нэг тоо бодлогын юм явж л байдаг. Гэтэл ерөөсөл хамгийн оновчтой зөв хооллолт бол ерөөсөл яг тааруулах, тий. Гэтэл тааруулж идэх гэдэг ойлголт чинь бол бас тогтооход айгүй асуудалтай байхгүй. Одоо яг зөв хүмүүст илүү ойлгомжтой байлгыг гэдэг үднээс одоо уламжлагдаж ирсэн бидний бүгд эдсэн ярьсан зүйл. Чиний ходоод бол ерөөсөө яг чиний атгсан гарын да Итали юм байгаа. Чи имэл имийг идэл гэдэг юм ярьж хэлээд энэ нь одоо нэг сургаал шиг ингээд ойлгогдсон. Гэтэл би заримдаа юунд цадах уу хэдий хэр хэмжээнийхийг идчихэд цадах уу гэдгийг би бол одоо огт мэддэг байхгүй. Гоё хоол бол яалтчгүй ингээд хитэн. Тэгээ заримдаа ингээд нэг баг иддэг ч гэдэм. Яг ингээл нөгөө нэг миний стандарт тэр юма гэдэг, миний одоо жишээ нь хэмжээ хязгаар нь тэр юма гэдгийг би мэдэхгүй учраас би зөв хоолж байгаагүй мэдэхгүй байгаа. Тэгэхээр миний зөв хооллолт тухайлах юм бол за таны зөв хооллолт гэхээр ерөнхийдөө бол их сайхан асуулт. Таны зөв хооллолт гэдэг хийсээ илүү монголчуудынхаа л гэдгээр яри тий. Яг миний гэдэг нь би одоо нэг үзэгчтэй төлөвлөж байгаа шүү тий. Тэгэхээр өглөөд цус нойруулж байгаа бодож идэх хэрэгтэй. Ааха. Зарчим нь. Тэр нь яах вэ гэхээр хэд тосрог биш. Хэд нүүрс ус агуулсан биш. Одоо хэд цардуул өндөртэй биш гэсэн үг. Сахарыг огцом хэсгэхгүй цагч нь өөрөө эргээд өглөө. Тэгээд ихэдхгүйгээр баг идэх хэрэгтэй. Тэгэхээр тэрний ямар учиртай юм гэхээр бид хэд угаасаа ингээд энерги хувьд танаад босоод ирсэн байгаа. Тэр үедэр зөвхөн тэр 6-аас 8 цаг чинэрсэн байгаа тэр цөсийг шүүрлэний нэгэ бэлтгэгдсэн байгаа нойр уучгааг л сулхад өглөөний цайны мөн чанар олших хэрэгтэй. Өдрийн хоол бол шимээ бодож идэх хэрэгтэй. Улиралтаа тааруулж. Өөрөлд нийт хоолны 2/1-ийг өдөр идэх хэрэгтэй. Өдөр ахиу идэх хэрэгтэй байна шүү дээ. Тий. Орой бол нойроо бодож идэх хэрэгтэй. Тэрний яах вэ гэхээр шөнө дүнд үлдэж сэрэхгүй л байвал энэ оройны хоолны мөн чанар болчихжээ. Өөрөлд шөнө дүнд үлдэж сэрэхгүй. Тэр нь болохоор өлсөж сэрэхгүй гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тэр нь хэвтгэээс дорож 3 цагийн өмнө шүл голсон хоол байх хэрэгтэй. За энэ зарчмыг бид нэр ингээд зөвлөнө гэсэн үг. 1. 2 дахь нь улиралдаа тааруулах хэрэгтэй. Одоо бол цагаан эдэний үе. Тэгээд намар бол ногоон эдэний үе. Жимс голлож, навчид ургамд голлож хэргэлдэг үе намар. Тэгээд өвөл бол улаан эдэний үе буюу бид хэд нөөцлсөн идшээ хэргэлдэг үе л нь. Тэгээд шар эдэний үе буюу хатаасан зүйлүүдийг чухалчилж хэргэлдэг, өөртөөрөө чухалчилж хэргэлдэг үеэр нь хавар. Тэгэхээр дараагийн юм нь энийгээ бодох хэрэгтэй. Улирлаа бодох хэрэгтэй. Улирлууд чинь бас өөрийн өнгөтэй байгаад гэдэг нь учиртай байх. Тийм гэсэн үг. 3 дахь нь юу вэ гэхээр бид хэдийн хувьд одоо нөгөө мэдрэмжээ барих хэрэгтэй. Тэгэхээр удаан, тайван, амтрахаж, зажиж идэх гэдэг ийм нэг 4 үгийг би одоо хүмүүс өлөөд байгаа юм. Удаан гэдэг нь тайван бай. Яагаад гэвэл идж явах чинь тархины үе гэж байгаа байхгүй юу? Амтаар мэдрээд энд даалгавар өгдөг үе гэж байгаа. Амтрахаж гэдэг нь амтаар мэдрээд шүлсний ялгаралт явагддаг гэсэн үг. Тийм. За одоо нэг мах идэвлэнийг өөр ялгарх нь байна. Гурил идэвлэнийг өөр ялгарх нь байна. Чихэрлэг хүмүүс идэвлэл илүү өөр шүлс ялгарх нь шүү дээ. Амт мэдрэнэ гэдэг нь өөрөө энийг удаан, тайван, амтрахаж, зажилж идэг гэдэг нь юу вэ гэхээр
энэ зүйлээсээ хойлох тусам ходоод цус нойр болчиход маш амархан болчихно гэсэн үг. Тэгэхээр бид хэд энэ шүдний асуудалтай гүйсэн малчирхай байнга өвддөг улаан хоолоогоор дэлхийд 3-т орж байгаа өвчлөлөөрөө хавдраар ходоод дэлхийд 1-т орж байгаа. Элэг дэлхийд 1-т орж байгаа. Тийм ээ. Цус нойр болчихсон хавдар огцон ихсэж байгаа. Бүдүүн гисний хавдар ерөнхийдөө 13-т орж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд энэ амнаасаа энэ хошногны амсар хүртлээр бид нар ийм их өвчлөлтэй байгаа тоххой. Гаргалгаа нь юу вэ гэвэл энтрийг зэрэг гэмтээдэг зүйлийг л бид нар хэрэглээд байна л гэсэн үг. Маш ингээ ойл. Тэр нь зайлшгүй гэсэн үг. За би саяхан нэг судалгаа харлаа л да. За Америкийн нэгдсэн улсын нэг хоол зүйч энэ судалгаа хийсэн байна л да. Зажлах гэдэг рефлекс биднэрт хоол боловсруулалтын нэмэртэйгээс гадна тархины үйл ажиллагааг дэмжиж гин хамгийн чухал нь мартамхай энэ байдлаас сэргийлж мартамхайрлыг бууруулж чадчихна гэсэн нэг юм судалгаа хийсэн байна л да. Тэр нь зажлах энэ рефлекс бид нэр амаа хөдөлгөж зажлах болгонд бидний бие организм хэрхэн ажиллаад яаж үйлчлээд яаж энэ хоол боловсруулах эргэтэн тогтолцоонд нөлөөлөд бүр цаашлаа дамаа энэ тархинд хөрж байгаа юм бол зөв гоё асуулт байна тийм ээ. Тэгэхээр та ажиглах юм бол яг ам тойроод олон булчирхай байдаг гэсэн үг. Бусад хэсгүүдэд бол хол зайтай байдаг. За энэ доошоо бол түр булчирхай байна тийм ээ. Эмэгтэйчүүд өнгөрчин доороо бөөрний дээд булчирхай, нойр булчирхай гэдэг хол зайтай байгаа. тийм байна. Харин энд чинь бамбаа булчирхай, гүйлсэн булчирхай, шүлсний булчирхай. Тэгээд энэ тархинд чинь одоо нөгөө борхоцой булчирхай тийм ээ. Энд чинь өөрөө ингээд эндээ тэгээд хамгийн гол юм чинь энэ чинь хамаг тунгалгийн занглаанууд чинь ингээд байгаа байхгүй хүзүүнд юу гэж хэлэх гээд эдгээр яаж ажилладаг вэ гэхээр эдгээр энэ эрүүний хөдөлгөөнөөр ажилладаг байхгүй зуултаар зажлалтаар булчингаараа нэгээ шахаж шүүрлийн цуснд оруулдаг байна шүү дээ. Тэгэхээр эн чинь хоол ботлохын нэр биш байгаа байхгүй эн чинь эргээд яах нь тэр булчгаануудыг ажилд оруулж тунгалгийн систем бүхлээр нь ингэж маасаар нь хөдөлгөх хоорондын зохицолгоог нь бий болгодог байна шүү дээ. Тийм учраас тархи өөрөө маш сайн сэтгэмжтэй болох боломж нь үүснэ гэсэн үг. Тэгэхээр наандаж цусан хангамжийн нөлөө байх нь цаандаж яах нь шүүрлийн нөлөө байна гэсэн үг. За хоёр дахь нь болохоор хоолтон дээр бол маш сайн зайлж идэх хэрэгтэй. Ердөө хамгийн үндэс бол зайлшилт. Тэгэхээр би одоо хүмүүс 13 удаа зайлшилгээд идэв шүү дээ. Бүр 60 шүү дээ. 60. Тэгэхээр махыг 60. Махыг бол хөшгөлтөй хумсны төлөө шиг хөшгөлнө. Ингэж сая зайлшилтын далаацсан зөв үүснэ. Энээс жижиг байх юм бол инхээр шүсний ялгарт бага байна. Энээс том байх юм бол эрүүч хэлнэ. Тэгэхээр ердөө хамгийн оновчтой ойлбол ер нь хумсны толионы чинь гэсэн үг. За 60 ажиллах нь ямар ач тустай юм гэхээр шүлсний 3 үеийн шатар шүлс ялгарна. Тэр 3 үе гуруула төгс гүйцэтгэлтэй гардаг үе нь тэр 60. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бид нар шүн унтчаад тэр шүлс үүсээд ялгараад ингээд шимэгдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр 3 дугаар игний аман дотор тунж үлддэг гэсэн үг. Бид нар мэддэг нь өлөн шүлсээ төрчих гэж ярьдаг байхгүй юу. Тийм. Тэр чинь тэр 40-оос 60 дахь ажилтан дээр гарч ирдэг гэсэн үг. Шат хангаахад тийм. Хангаахад. Тэгэхээр эхлээд бол хоолоо таниад ходоодоо бэлтэх шүлс 1-р игнээ гарч ирдэг байна. Хоёр дахь нь амтаараа тэрийгэ таниад одоо тэр ялангуяа нойр булчгаас ялгардаг шүлсүүд шүлсний булчгаанаас ялгарч тус болдог гэсэн үг. Тийм учраас нойр булчгаар эдгийл гэвэл удаан зажил гэдэг чинь учир нь энэ ихгүй. Яагаад гэвэл шүлсний найрлаганд чинь нойр булчгааны найрлага байдаг гэсэн үг. Аман дотроо сайн зажлаад ботолчих юм бол нойр булчгаа энд ачаал авдаггүй боловсруулалт нь явж чадамж өсчдөг учраас үлдсэн энерги эдрэгтэй зарцуулдаг учраас ердөө үндсэн зажлах гэдээ яриад байдаг гэсэн үг. За тэгээд 3 дахь зүйл нь юу вэ гэхээр ердөө тэр 3 дугаар игнээ хоол эзний дараа угаасаа гинтл учирдаг гэсэн үг. Маш амархан гинтдэг. Хотоод гиз би ч өөдөө дурангаар мэрэгцсэн юм ч дээ. Тэгэхээр маш амархан гинтдэг гэсэн үг. Хотоод гиз чинь зүгээр л ийм одоо арьсгүй ийм жулган юм байгаа штэ. Тэгэхээр зүгээр ингээ шүрх төдийд л ингээд амархан мэдрэгдэх гэсэн үг. Харин хоол бас яг тэгж байгаа штэ бид нар. Тэрийг эдгээд гэж хүлсэн 3 дугаар игний ялгарч ийж сая хоол идсний дараа тэр шүлс залхигддаг гэсэн үг. Тэгэхээр бид хэд эдгий гэж бодож бол хотоодыг эдгий гэж бодож бол 60 ажил ачаал гэж байгаа. Тэрний 40-оос одоо 60 дахь шүлс буюу тэр 20 зажлалт чинь 3 дугаар игнийг чинь гаргаж ирж байгаа. Нөгөөдөө ч онл ёсороо юу гэхээр шүлсээ бити зайлах гэж байгаа. 60 дотроо. Тэгвэл шүлсээ зайлгчгал юм бол тарих нэгээр ихлэ тоолч дахиад нэгээр ихлэ тоолчихно гэсэн. Тэгэхээр шүлсээ зайлахгүй 60 зайлна гэдэг бол энэ бол ходоод улаан хоолоо тийм ээ
цус нойр улчгааг эдгэх хамгийн энгийн шилмэл арга нөхгүй юу? Бид нар жарж ажиллах процессонд ч нөгөө шүлсний ялгарал малгарал ингээд орж ирээд ам дүүрэн юм болох уу те. Яг зөв. Тэгэхээр тэр чинь өөрөө ихэнх нь шүлс болчихно шүү дээ. Тэгэхээр бид нар баг хоолоор маш сайн хоолшиж цадна гэсэн үг. Тэгээд тэр чинь хоолноосоо хорд одоо нөгөө юм юу баг гаргах нь шүү дээ. Юу гэдэг лээ нөгөө илүү хоолыг хаягд баг гаргах. Тэгээ хардаа та хэд бодороо одоо ингээд телевиз үзэж байгаа хүмүүс маань тийм ээ энэ дээрээ дарж байгаа та ч ингээд дараад үзтээ. За тэгээ 100 Болчингаа мэдэрч байна уу? Мэдэрч байна. Тэгэхээр зайн зажилж иддэг хүн полиот байдаг байна шүү дээ. Өвчлээгүй байна. Юу ботокс цаашаа. Тэг байнга юм байдаг. Байнга ботокс болно шүү дээ. Яагаад гэвэл энэ өөрөө яг нь өөхлөг хэсэг нь багасч байгаа. Өвчлөө өөрөө өсөхгүй чангараад иддэг байна шүү дээ. Тэгэхээр энийг бол маш сайн анхаарах хэрэгтэй гэсэн. Нөгөөдөж бид хэд ч энэ ясны шин багтаа ийм цаг үед бид нар амьдарч байна. Чихэрлэг хүнсийн өндөртөө нөгөө талдаа ясаа багт орддог. Ийм цаг үед бид нар амьдарч байгаа байхгүй юу? Яагаад ясанд баг тордогдож чинь гэхээр ердөө зажилт байхгүй болчихж байгаа. Тэгээ бүхэлэг байдлаар идээд бүхэлэг хоолоосоо хүн хоол боловсруулах чадамжид алдагдчихдаг гэсэн үг. Илрэл нь энэ хумсны зит байна. Шамрах. Тэгэхээр өөр тос баг нөгөөдөж миний биед шин баг өгж өгнө гэдгийг энэ хумс зит ингээд сөрхөнө штэ. Тэгэхээр ингээд сөрцөн хүмүүс үүдэх штэ. Энэ бол өөрөө зажилахгүй байна. Энэ арсны төгсгөл хэсэгтэр шим очихгүй нэ гэсэн үг. Энэ тосрохог гялаач ах хэрэгтэй байна шүү дээ. Нөгөөдөж энэ хумсны угт байгаа энэ цагаан байна та. Бүх оронд байх хэрэгтэй. Энэ бол ясны хэр зэрэг тэжээллэг байна вэ гэдэг миний шим ясны нэгт чанар эрдчилт хэр зэрэг сайн байна вэ гэдгийг энэ хумсны энэ угт байгаа цагаанаар үзнэ. Энэ үйлонд ч нэгэд хүн чинь энгийн байгаа байхгүй. Тэгэхээр л үсээрээ хумсаараа арсаараа хүн өөрийгөө шимжиж болно гэсэн үг. Нөгөө загасчны мар усгүй гэдэг чинь ер нь яг манай эмчнэр өөрсдөө хэр ирүүл байдаг вэ? Одоо жишээ нь та яг хоолоо жарж ажиж идэж чаддаг уу? За би бол нэг би бол тэр жар гэхээсээ илүү би бол хичээдэг гэсэн үг. Хичээдэг энийг мэдж байгаа учраас би бол нэг 40-50 ажиллаж байгаа болов. Ер нь болж ажилладаг. Ердөө маш сайн. Тэгэхээр одоо жишээ жарж ажна гэдэг чинь одоо нэг халбагыг л хэлж байгаа юм зү тий? Үгүй ээ. Хумсны толио шиг нэг зүйлээ л гэсэн үг. Үгүй одоо жишээ нь ингээд хоол идэхдээ за нэг шүлтөө бол нэг халбагыг аваад амандаа юм штэ. Тэр амандаа хийсэн зүйлээ л жарж ажиллана гэсэн. Би бол одоо та хэдэд юу гэж юм дэвтрүүлэг учраас хэдүүлээ яг зарчим ярих хэрэгтэй гэсэн. Гурилыг гурилаар нь махыг махаар нь салгаж идэх тусам би чинь амархан танина гэсэн үг. Боловсруулах чадамжийг шууд даалгавар өгдөг нь штэ. Ойлгомжгүй байгаад олон юм ойлгох тусам хүн илүү их паниктна гэсэн үг. Тийм учраас тэр одоо шарсан олон найрлагатай хоолууд ч нойруулчихад муу гэдэг байгаа чинь юм учиртай байхгүй. Яагаад тэгэхээр би одоо 5 грамм шүүрэл ялгарах хэмжээтэй хоол идлээ гэхэд хольж идлээ гэхэд тийм ээ олон хоолыг хольж идлээ гэхэд тэр чинь яах нь би 10 граммыг ялгаруулах нь шүү дээ. Яагаад гэвэл ойлгомжгүй байгаа учраас зүгээр л саркел явуулчихсан. Тэгэхээр маш их ачаалал өгнө гэсэн. Зарилчгаар чинь нэгдүгээрч боловсрохт эхний дамжлага болж өгсөн амны хөндөөс эхлэх хэрэгтэй байна шүү. Хоёрдож идж байгаа хэмжээ багасна. Идж байгаа хэмжээ багасна. Гуравдаж хүн хаана зогсоох вэ гэдгийг мэддэг болчихдог гэсэн. Тэгэхээр ердөө бид нар юу гэж ойлгох вэ? Цанхаачаа зогсоод байгаа байхгүй. Тийм. Энэ бол өвдөлт байхгүй. Хотоодны одоо бити нэмж идэж гэсэн гуйлт нөх нь шүү дээ. Энийг бид нар өвд гэж одоо цадалт гэж ойлгодог гэсэн. Ингэж итгэхээрээ одоо би одоо сайн болоо гэж ойлгодог. Өгнө. Өвдөлтөө ингэтлээ идэж болтгоо гэсэн. Харин эдсний дараа яг идээгүй юм шиг мэдрэмж төрөөд өл тарагдаад гэсэн. Тэгээд нэг юм хөнгөн мэдрэмж авч ивэл заав ястаа явуулчлаа. Дахиж нэмж идмээр санагдчихвэл тэр заагийг чинь л цадалт гэдэг байгаа юм. За би бас нэг мессежийг бүр чин сэтгэлээсээ хэлхийг хүсэж байна. Хүүхдтэй юу зааж өгнө гэж юу идэхин биш яаж идэхин зааж өг. Яаж идэхээ мэддэг хүн юу идэхээ таньдаг болчдөг гэсэн үг. Логик нэ. Гэтэл манайх юу идэх дээр анхаарат байна. Зөв энэ буруутгаагүй шүү. Гэхдээ эхлэлч нь өөрөө яаж идэх нь. Тэгэхээр яаж идэхээ мэддэг хүн юу идэхээ таньдаг болчдөг гэсэн үг. Юу идэхээр миний бие тааламжтай байдаг гэдгээ мэдэрдэг байна шүү. Тэр тусам байгалийн амтнаас байгалийн гаралтай зүйлээс илүү гоё амтны мэдрэмжтэй болчдөг. Тэгэхээр үндэс чинь энэ шүү. Тэгэхээр эмч нь одоо ижээ аав нарт зарих зүйл маань ердөө зарилтыг л заа.
Тэгвэл цаадах чинь яагаад гэвэл бид хэдийн одоо пицца, чикен бидний үед одоо чинь тренд болчихсон те. 10 жилийн дараа ямар хаал гарч ирэх юм бид нар мэдэхгүй. Тэрэнд ингээд автуулахгүй байхын тулд ердөө л одоо зайлшгүй. Цаадах чинь харин хэрэгтэйг олж идэх чадамжаа өөрөө суулж өөрөө байгаа олж авах юм бай тээ. Өглөөний хоолн дээр бид нар яаж анхаарах хэрэгтэй вэ? Ялангуяа өглөө бид нар нэг талах порцээ гэдэг тэрийг өглөөний цайгаа бодоод явждаг. Зарим хүмүүсийн хувьд шууд өглөө гараа гүйчдэг эсвэл үлэн дээрээ таслаа хийчихэд орж ирээ цайгаа уудаг ч юм уу. Ийм байдал ер нь ажиглагдаад байдаг болсон. За өглөөд бол тэр ус уух бол зөв зүйлээ. Өглөө бас ямар ч нэг аяга бүлээ бас. Аяга шүү. За уухгүй ч үж болно. Ямар үед уухгүй гэхээр өнөөдөр би наран дэх ажиллана, шингэлэг хэрэглээ болно. Миний ийм байгаа. Урч нь миний хоол оройтсон. Энэ тохиолдолд ус уух нь гарцаагүй зөв гэдэг мессеж ав. Тэрнээс бусдаар бол тааваараа. Заавал гэж ойлгож болохгүй гэсэн үг. Хоёр дахь нь бид хэдийн хувьд юу ойлгох хэрэгтэй гэвэл ердөө 10 шар тостой 10 бид нэг 10 зуурч иддэг те. Замбаа гэж ярьж байгаа төвдөр. Тэгэхээр 10 зуурч идэх, гурил зуурч 10 гурил зуурч идэх гэсэн үг. Энэ бол өөрөө хамгийн сонгодог. Сүүтэй овёос баг зэргийн одоо ингээд үзэмтэй. Энэ бол хамгийн сонгодог. Тий. Шар будаа хийцтэй цай, шар будаатай хийцтэй цай. Ялангуяа өвөл хаврын өглөө гэсэн үг. Энэ бол сонгодог. Тэгэхээр та хэд мэн ингэж ишгэлмээр байна. Тэрнээс биш хонсон ол биш. Шарсан өндөг биш. Хямтаа нийтх юм бол бур муу. Тэгээ манайч яаж нэхэр хүүхдтэй ингээд цагаан талах хям өрцөө тэгээ шарсан өндөг нийлүүлж байгаа. Тэгээ сэндвич байдлаар итгэхээр одоо хүүхдээ өглөө цайгаа уудаг гэж ойлгож байгаа байхгүй. Энэ зүгээр л хор. Яагаад гэвэл өвлөн үедээ хэрглэж байгаа эхний хоол гэдэг бол өөрөө хотоодыг хамгаалдаг байх хэрэгтэй байхгүй юу? Ийм зарчим барих хэрэгтэй. Тэгэхээр өглөөний цайг цус нойруулж чадаа бодож идэгдгийн учир нь хит их тосрохог биш, хит их цочрох нөлөөгүй буюу шарсан уурсан биш. Дээр нэмээд юун дээр анхаарах гэхээр их идэхгүй байх дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр үрдөө. Тэгээд санхрыг огцом хэсэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр хамаг ингээд хүн чинь ингээд гар утсаар бол ингээд 100% сэнэглэгдэж босч ирчээд тэгээд ямар ч хэрэггүй юм үзээд нөгөө тэр одоо юуг нь энергийг ашиглаад байна л гэсэн үг. Тэгэхээр тийм зарчим барих хэрэгтэй буюу бид хэдийн хувьд дараагийн алдаж байгаа хоол бол өглөөний хоол байгаамаа. Тийм учраас ингээд шарсан өндөг тренд болцсон, шарсан хямтай нугалж идэхээрээ сайн байдаг. Одоо энэ ресторан, за тэгээд рестораны өглөөний цай байна, зочдуудлын өглөөний цай байна. Тийм ээ, зайц, шарсан өндөгтөө. Тэгээд цагаан будаатай. Хамаг байж болохгүй хоолуудыг аваачаад нийлүүлээд өглөөний цай гэж тооцдог гэсэн үг. Тэгэхээр ийм хандлага чинь өөрөө эргээд бид хэдийг балгаад байгаамаа. Тэгэхээр маш ухаалаг байгаасаа л гэж би одоо хүсдэг. Саяны таны ярьдаг энэ зүйл бол нийтлэг монголчуудын донд бүр зуршил болчихсон зүйл шүү дээ. Дадал биш зуршил болчихсон. Тэ яг тэгэж идэх юм. Нэгэнт зуршил болоод бие организмд энийг ингээд одоо амьдралын бүр яг нэг юм юу болцсон учраас үүнээс салахад бас одоо ямарваа нэгэн одоо хорт зуршил гэдэг юм уу муу зуршлаас салахын тулд хүн чинь бас нэг тодорхой хэмжээнд золиос төвчээр гаргах шаардлага тавилдсан шүү дээ. Тэрэн шиг тийм хэцүү салах уу? Би хэцүү гэж бодохгүй байна. Зүгээр л би идэх гэж амьдарч байна уу? Амьдрах гэж идэж гэнэ үү гэдэг асуултанд л хариулахад би ч ойлгох гэж идэж байгаа л таа гэж байна. Тэг. Яагаад гэвэл одоо бид нар нийтээрээ яагаад дэлгүүрээр дүүрээ ингээд чихэрлэг хүмүүс байгаа юм. Их аваад байгаа учраас тэр шүү дээ. Тийм. Тэгэхээр бид хит амтан төвлөрсөн ийм үе шатнаа бид нар ингээд туулаад явж байгаа байхгүй юу? Тийм учраас зүрхсэн цуцсны өвчлөл, жингээ илүүдэл, тийм ээ, даралт ихсэлт. За тэгээ дээр нэмээд одоо ингээд чихрийн шижим маш өндөр үе дээр одоо явж байгаа гэсэн үг. Харамсалтай нь бид нар тэр хүмүүс өгөхээр гэсэн үг. Бид нар ойлгоно гэсэн үг. Туулаараа ойлгох нь шүү дээ. Гэтэл энэ өөрөө маш урт хугацаа байгаа байхгүй юу? Хавдрын өвчл чинь бас адилхан гэсэн үг. Тэгэхээр бид нар тэгж хэрэггүй манайхаа. Угаасаа энийг хэдүүлээ ойлгочлоо. Заавал тэр зовлонгийн ёроолд нь өрөхгүйгээр одооноос сайхан зажиж идье. Маш ухаан зарж ийж энэ жилийн дөрөв уйлралтай
газар бид нар амьдрнаа. Маш их мэдлэг хурааж иж ямар хувцас өмсөх юм. Хэдийд нь яах юм. Уулаар цастай байвал яах юм. Хэрвээ одоо намрын орой сэрв чийг унсан үед яах юм. Хэдийд нь би шүүдрэг гიშгэх юм. Хэдийд нь би одоо байгалаас эрчим авах юм. Бодолтой шүүдрэг гიშгдэг гэж бодолтой. Тийм нарийн биднэрт үлдэнд байгаад байгаа мөртлөө хэдийд гэдгийг мэдхгүй л бид нар хоолоо өвдгöd байгаа байхгүй. Ердөөлийн. Тэгэхээр тийм одоо ингээд хар чийг бунтсан үед хүн доороосоо маш амархан жинддэг мөртлөө залуучууд маань яах нь намрын орой ингээд зүлгэн дээр суугаад пи уухаараа бадаг ингээд их сайхан орон төрөөд эрхчлөө мэдэрч байгаа юм шиг энэ буруу хандлага чинь эргээд яах нь нөгөө стэт. Тэгэхээр эн чинь өөрөө бид хэд ийм сайхан оронд гой зохицож амьдрал биднэрт баш юм уртнаас боломжтой дээр нэмээд бүх юм байгалийн байгаа байхгүй. Тэгэхэд хамгийн их зовлонтой хүмүүс чинь бид нар болчлоо гэсэн. Хоолноосоо болж уул нь алуу аав соёлтой мөртлөө юу гэж хэлэх гээд нэхэр маш их ухаан зарж амьдрдаг, маш зөв зуршилтай байж амьдрдаг тийм одоо жилийн дөрөв үйлрэлд бид нар амьдарч байгаа байхгүй юу? Тийм орон нутагт бид нар амьдарч байгаа гэсэн. Одоо нэгвэл Солонгост байх юм бол тэр их навч дургамлыг идчихсэн ч гэсэн кимчинээсээ бактери гаргаж аваад ийдсэн ч гэсэн энд яах нь хоёр алхаа шингээд асуудал үүсгэх нь бага байх нь шүү дээ. Гэтэл бид нар тийм биш байхгүй юу? Хүн тоол иддэг тэр намттай тэгсэн мөртлөө эргээд 100 намар хоёртоо эрс багасгах хэрэгтэй гэсэн. Юу гэж хэлэх гээд байна гэхээр 100 өлсөх тусам сайн. Оор шүгрөө. 100 өлсөх тусам сайн. Өвөл цатах тусам сайн байх нь шүү дээ. Харин намар хавар хоёр бол хагас өлсгөлэн байх тусам сайн. Дэлхийд тэнхилгээ 24 цагт 1 удаа иргэдэг. Харин нарыг бүтэн тойрогтой 365 хоног зарцуулдаг. За дэлхийн одоо мөнхийн ганц даавал нь сар. Ингээ бодохоор гариг гэрхс одоо тэр байгаль дэлхийн зохицол тогтолцоо нь дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтний бие организмд ямархуу байдлаар нөлөөлж яаж бид нар үүнд дасан зохицож амьдрах нь зүйтэй гэж та боддог вэ? За тэгэхээр ийм ер нь бол энэ хоёр ээлжийн амьдрал энэ орчинд байгаа гэсэн. Замб төвд. Тэгэхээр өдрийн ээлжтэй буюу нарных, шөнийн ээлжтэй буюу сарных гэж. Тэгэхээр бид хэдийн хувьд бол нарных нь нар мандахад босох хэвээр, нар жарахад одоо ингээ унтах хэвээр. Байх хэвээр. Тий. Ийм л үүрэгтэй боллоо одоо бидний. Тэгээ яг тэр нартай үед нь л хоолундоо олж идэх дараа үйлдэлүүд хий гэсэн. Нойр, хоол, зүүн амьсгал гурав бол эрүүл байх үндэсний. Одоо би тэрийг л одоо ингээд яах вэ гэдгээ би мэддэг байх хэвээр. Ухамсараараа би тэрэн дээрээ ингээд дасан зохицох зөв зүйлээ би бүтээх хэвээр юм. Тэгэхээр нойрон дээр яадаг вэ? Ердөө зулаа хой зүг рүү харах хэвээр. Тэгээ Монгол гэр чинь хаалга нурагшаа байгаа шүү дээ. Тэр чинь яг дотор байгаа хүмүүсийг зулаагийн хой зүг рүү харуулж унтуулахад одоо тийм жаяг ёс واخгүй юм. Тэгэхээр энэ өөрөө маш одоо шинжлэх ухааны үндэстэй гэсэн үг. Учир нь хоёр туйлыг хооронд соронзон орон чинь ингэж одоо холбож байгаа гэсэн үг. Тэрний дагуу унтахад хүний амралт цаа явагддаг юм байна л да. За уламжлалын хэлээр бол тарих, зүрх, бөөр гурав яг ингээ хоёр туйлыг холбож байх юм бол хүн их сайхан амарна гэж байгаа. За бас байрлал чухал тий. Байрлал чухал. Нойр судалдаг ч юм уу те сэтгэл зүй судалдаг ихэнх хэмжнэрээ ингээд яриг сонсохоор за хүн бол 10 цаг гэхэд орондоо орцсон байх хэвээр 10 цагаас 2 цагийн оронд гүн нойроо аваад энэ хугацаанд хүний бие эдгэж одоо хамгийн нойрсох зөв цаг гэж ярьдаг. Таны ингээ хэлснээр сонсохоор өвөл бид нар эрт нар жаргачдаг. Тэгээ 10 цаг гэхэд бол баг шүн дунд шиг болчдаг. Гэтэл зуны үйлрэлд 10 цаг гэдэг чинь баг гэгээтэй байж байгаа үе шүү дээ. Тэгэхээр яг бид нар цаг гэж баримтлахгүйгээр нарныхаа тэр жаргах, мандах үеийг л ер нь дагаж унтаж босох ёстой гэсэн үг үү? Тэгвэл бид хэдийн үед био хэмнэлийг адилхан л гэсэн. Ёо илүү зохистой. Хамгийн зохистой байна гэсэн үг. Яагаад бид хэд зохистой байна гэхээр өөрөө эн чинь ингээ харанхуй болж ээж тэр мелатонинд нойрны шаардлагатай нэмэлт тэр гормонууд ч өөрөө тэгж ялгах тэр био хэмнэл нь үүсэж байгаа юм. Нөгөөдөж дахиад бид хэдийн нөгөө орчин бүрдээд ирэхээр тэр нөхцөл бий болох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тэр нойрыг идэвхжүүлдэг, нойрыг дууддаг тэр гормонуудын нөлөөлч өөрөө ингэж хүндэрсэж байгаа. Яг тэр үедээ л бид оновчтой байдлыг үүсгэж одоо унтж. Энэ бол шинжлэх ухаан бид нар эргээд яг амьдралынхаа дааталтаа
хэрглэж ийн гэсэн үг байна шүү дээ. Энэ химнэл нь өөрөө нараар зогсоол. Шөнийн нойр маш чухал гэсэн үг. Яагаад гэвэл бид хэд жингийн ил үүдэлтэй, хордлогын өвчл өндөртэй, зүрх судасны өвчл өндөртэй. Хүний биеийг гэмтэх юмаа бид нар хэрглэж байгаа мөртлөө яг хэдидний энергээд нөхөн төлждөг вэ? Хэдидний эргээд өөрийгөө эрүүлжүүлдэг юм бэ гэдэг тэр үе дээр бид нар тэр одоо боломжийг нөхөхгүй байгаа юм. Тэр нь юу гэсэн үг гэхээр ердөө 10-30 хэл орондоо орсон бол 10-30 хэл орондоо. Болж өгвөл нараар тооц. Тий. Ердөө энийг л бид нэр сайн зөвлөмөр байгаа юм. Тэгжээж бид нар яг тэр биологийн хэмнэлээрээ эдгэрэх үеэ бид нар яах нь хоолоо 3 цагийн өмнө идсэн. Зуны цагт оройны хоолыг махгүй хэргэлдсэн. Яг тэр бэлтгэл ажилдаа бид нар хөвтөж байгаа л яг тэр үеэ бид нар яах нь ингээл өөрт нь боломжийг нөхөстэй байхгүй юу? Яагаад гэвэл цаатгач ажиллаа мэдж байгаа. Гагцгүй ухамсараараа энийг хийн гэсэн үг. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрал гэж юу вэ гэхээр тэр үйлдэлээ мэдээд тэрийг дадал болгосон тэр зүйлийг чинь бид нар яах гэж би 3 цагийн өмнө идэж байгаа юм. Юу идвэл миний нойр сайн байх юм. Тэр болгоныгоо бид нар ингээд ойлгож иж тэгээд энийгээ эргээд үйлдэл болгохыг хэлээд байна гэсэн үг. Бид хэдийн үед хамгийн эмзэг зүйл бол ердөө оройны хоол. Миний одоо харж байгаагаар. Хоол оройдох тусам цээж хурцх хэрэгслийг бий болгоно. Хоол оройдох тусам хотоодны хавдрын байрал нь хотод улаан улаан заагт монголчуудын 3 хүний 2-ын нь байгаа гэсэн үг. 3 хүний 2-ын нь хотод улаан улаан заагт байгаа. Өөрөөр хэлбэл хотоодны хавдраар өвдөж байгаа 5 орны, эхний 5 орны байралтынхаа хувьд монголчууд нь өрөмцөд гэсэн үг. За энд би юу гэж хэлэх гээд байна гэхээр бид хэд хүнд хоол идэж унтаад байна. Хүнд хоолоо өдөр идэх хэрэгтэй байхгүй юу? Биеийнхээ сэргэгт. Тэгээд өдөр идсэн хоолноос шим аваад оройныхоо энергийг нөхөх нь шүү дээ. Тэгж бид хэд оройны хоол хүртлээ тэр явах одоо ингээд зарцуулагдах энергийг өдрийн хоолоороо бид нар олох хэрэгтэй юм. Харин оройны хоолыг бид нар юу яаж юм гэхээр хамгийн энерги багтаа өрөөгөө шилжингүүд жингийн хэлүүлээ чинь шалтгаан болчихж байгаа юм. Тэгэхээр цээж хорсох нь байна, хавдрын байрлалд нөлөөтэй байх нь байна. Дээр нэмээд илүүдэлжин үүсгэж чинь маш их нөлөөтэй буюу сэмжлэхэд оройны хоол чинь нөлөөтэй байгаа юм. Тэгэхээр өөртөө бид хэд монголчууд яадаг вэхээр оройны хоолыг нойроо бодож ид буюу хөнгөн байх гэсэн үг юм. За нөгөөдөж бид хэдийн ойлгох ёстой зүйл нь юу вэ гэхээр хүн гэдэг амьтан чинь иддэг нь дээрээ гаргадаг нь доороо буюу хүндийн хүчээр боловсрдаг юм байна. Хоол нь. Ийм зохион байгуулалттай амьтан байна шүү дээ. Тэрнээс биш одоо дөрвөн хөлж амьтан шиг ам нь урдаа одоо гаргадаг нь хойноо байсан бол энэ бол цаатуулчиг хөвтсөн ч хоол нь цаашаа нүүж чадах нь шүү дээ. Гэтэл бидний хөвтчээр нүүхгүй гэсэн үг. Яагаад гэвэл тэр эдсэн хоолыг аваачиж туух чадамж хотоодны булчинд байдгүй гэсэн үг. Сул байдаг байх нь шүү дээ. Маш нэмгэн. Бид нар мэдэн шүү дээ. Хойно бол цаат чинь биднээс илүү шүү. Яагаад тэгэхээр тэр чинь дөрвөн хөлж амтай учраас тэр туух булчинг нь яа агшлтын булчин сайн байдаг байх нь шүү дээ. Эдсэн хоолоо цаашаа дамжуулж чадна гэсэн үг. Бидний хувьд бол хэдийн ойролцоо нэмж гисэн бид нар яадаг вэ гэхээр тэр туух чадамж сул байдаг гэсэн үг. Тэгэхээр дээгүүрэл хоолгүй хэсгээрээ л умалцаад тахаас биш доотлын тунцсан хэсэг нь цаашаа яах нь нарийн гэц рүүгээ оруулж дийлдэг байх нь шүү дээ. Тэгэхээр өглөө босоод шөдөө авахаар огоод тийм ээ амнаас хурц өмөр гараад ялангуяа хүүхдүүд дээр юу ажиглагддаг вэ? Өглөөд цатгалан босч ирдэг гэсэн үг. Өсдөггүй. Тэгээ би хоол идмээр гэнэ зүгээр би гарчийгээд ингээд өглөөний цаа уухгүй гарч байгаа гол юм чинь ердөө хотод дотор нь хоол хончоод байгаа байхгүй юу? Дөрөвт камер юм нь юу гэхээр хотодон дотор хоол орлоо 12 уруу гэж цочирж ийж сая цөсний ялгарл нойруулчихсан ялгарл дээр явагддаг байхгүй юу? Нүрэл цочрохоор хоол орж ирлээ гэдгээ мэдэж шүүрл ялгаруулдаг ингэж одоо ажилдаг энэ одоо физиологтой байх нь шүү дээ. Тий. Гэтэл хоол идэх хөвтчихээр 12 уруу гэж рүү хоол орохгүй. Хоол идэж явах явцад даалгавар авцсан цөс нойруулчихаа хоёр тэнд чинрээ хүлээждэг гэсэн үг. Тэгээд нөгөө нойруулчихсан өвчл чинь хоол идээд хөвтөх маш муу байх нь шүү дээ. Нөгөө цөсөнд чулуу үсэх эрсдэл хоол идээд хөвтснээс үүсдэг. Энэ зүйлүүд ч өөрөө бий болчихж байгаа. Тэгээд нөгөө сэрт нь хүлээх нь шүү дээ нөгөөдөл чинь. Ойлгомжтой. Тэгэхээр ийм байдал чи өөрөө оройны хоолд маш их нөлөөтэй байна. Тэгээд бид хэд оройны хоолдоо мах голож хэрглэж байгаа бүр ингээд морин унуулчих чинь гэсэн. Эсвэргээрээ мах биш шингэцтэй хоолыг чухалчлах хэрэгтэй. Тэр тусам зун намрын оройны хоолыг алгасчээ. Оройны хоол идэхгүй байх тусам бүр бие чинь хөнгөн эргээд эрх жилийн өвөл эрх жилийн хаврыг өнтөөд авах тэр нөхцөл чинь энэ хоёр уйлрал дээр ингэж бүрднэ. Бүрдэхдээ орой хоолн дээр очин гарч ирнэ.
За оройн хоол бол ийм учиртай шүү. Тэгээ хүн хоол идчихээ хэвтчихэр чинь ялангуяа баруун талаар хэвтчихээр ходоод нь хоол нь өөрөө ташуу барилтаа учраас нүүхээрээ амсарлуугаа нүчдэг гэсэн бэшээ. Тэгээд ходоодны хавдрын байрал гэдэг яриад идэх чинь тэнд хүчил очдгоо байрал дээр хүчил очдог гэсэн үг оройд. Тэгээд цээж хорсох шалтгааныг ингэж бий болгодог юм аа. Тэгэхээр ердөө маш олон зүйлийн үүдэл бол оройн хоол. Оройн хоол юм байна. Тэгэхээр ер нь одоо жишээ нь яг нэг ходоодны хавдарт өвчлөл болон ходоодны шарах ер нь ходоодтой холбоотой ямар нэгэн өвчлөл яг юунаас бий болох вэ? Яг л хооллолтноос юм байна тий. Ердөө хооллолтноос. Тэгэнгүүт одоо чинь монголчуудын яг нийтээрээ тийм айхтар юу болоод байгаа тэр хоол нь одоо чинь тэр хоол чинь буруу байхгүй юу гэд оноогоод буруу өгчхөр тийм хоол байна уу? За би нэг 3 зүйлийг л хараад байгаа юм. За нэгдэж бид хэдийн хамаг асуудал бол орой хоолнд байна. Орой их иддэг. Ааха. Тэгсэн мөртлөө оройдоо их иддэг. Бүр хилцэж жагаад за цөв идэ. Минь сайхан мах тавьчаарай. Тийм ээ? Нүгүрэл ядарсан биеийн дээр хамгийн хүнд хоолоо иддэг гэсэн үг. Оройд бид гэртээ орохдоо хөлн өвдсөн тийм ээ. Ингээ нэг жаахан ядарлаа ш өнөөдөр хэцүү өдөр байлаа. Хоёрдож болохоор өдрийн хоол багтаа учраас бид нар өксөж гэртээ ордог. Тэр мэдрэмж нь. За тэгэл нөгөө төвчрлээс өксүүлээл бид нар чинь явж байгаа л гэртээ орой орчиж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нөрөөлөл оройд идэхийн өмнө унтж байгаа хоол маш их нөлөөтэй байна. Хоёр дахь нь зажлах. Зажилж идэхгүй байна. Монголчууд ч өөрөө шанаа өргөнтөө ийм одоо шанаатай артан бахна штэ. Энэ юу гэхээр эн чинь өөрөө маш удаан хугацаанд зажилж иддэг байснараа ясанд нь хүртэл бүтцийн хувьд өөрчлөлт орсон тийм агуу соёлтой артан бахна штэ. Шанаа өргөн тэгээд хацарны яс одоо том гэсэн. Энийг бол ингээд цолмон гэдэг хүн шинжилх ухааны доктор хамгаалсан штэ. Монголчуудын одоо юуны бүтцийн онцлог. Энэ бол ердөө зажлалтын гайхамшиг. За тэгэхээр зажилж идэхгүй байна. За гурав дахь нь бид нар чинь өөрөө ингээд хүнд хоол идчихэж дасан цогцдог арт түмэн. 100 яг амраадаг үйлэрлэн. Ааха. Нэг үргэлжлэл хүнд ингээд шарх үүслээ гэж үтгэхэд муухагаар яриад одоо хамгийн бий ойлгуулахаар яриа л та. Тэр намар орой өвөл хавар гурав чинь шарх үүслээ одоо идчихэж цогцдог ийм арт түмэн байх нь шүү дээ өрөвдмөр. Харин тэрийг эдгээдэг тэр 3 сар чинь 100 байхгүй юу? Тэгжээж эргээд дараагийн эргэлт чинь бүтэн эргэлт гарч ирэх нь шүү дээ. Гэтэл тэр эргэлтийг бид нар үүсэхгүйгээр дандаа хасах баланстай эргээд ин гэсэн үг. За яг өг шигдэд байгаа байхгүй юу? Энэ өөрөө бид нарт асар гайх авчирч байна. За тэгээд халуун хоолцай. Амны хүндээ ирүүл ах уу? Энэ өөрөөр гээд дагалдах нөлөөллүүд, давсны хэрэглээ. Энэ өөрөө эргээд дагалдах нөлөөллүүд гарч ирж байгаа юм. Тэгэхээр яагаад одоо хинтийн өмнөгөө хоёрд хеликоптерийн тархалт 90% мөртлөө тэнд хавдар их бага байгаа юм. Ходоод болоо хавдарнаа. Яагаад увс хөвсгөл хоёрт хеликоптерийн тархалт 70% мөртлөө тэднэрт яагаад хавдар нөгөө хоёроос бараг 5 6 дахин өндөр байгаа юм. Тэгэхээр эдгээр яаж юм гэхээр давстаа зүйл хэрглэж ээж махны хэрэглээ өндөртэй байж тэр ууларх газар дасан цогцож байгаа байхгүй юу? Идгээдэг үйлрэл нь 100. Яг нэрээрээ давстаа зайгаач 100 хэрэглээд махаач 100 хэрэглээд. Эндээс би юу ойлгуулах гээд юм гэхээр энэ 100 гэдгийн учруулгыг хэдүүлээ ингээд гоё аргая. Миний оронд та нар байгаад эргээд яг энийг өвчлөл дунд ороод тэгээд хүнд хожуу мэдээлэл одоо онцлогдсон байна гэдгийг тайлбарлаа суух шиг зүрх зүсэм юм байхгүй шүү дээ. Тэр хүнийг за энэ хүнийг 2 сарын дараа 3 сарын дараа л бүрх юм хэцүүдэхэндээгээд тийм мэдрэмжтэйгээр хүнд оншин тайлбарлаж өгнө гэдэг чинь маш хэцүү юм байхгүй юу? Тэгэхээр тийм мэдрэмжийг аваад их юм бол миний оронд та нар байсан ч яг л ингэж ярьдаг болноо. Би мундагтай биш шүү. Яг л энэ зовлон ч өөрөө намайг ийм болгож байгаа байхгүй юу? Таны яг үндсэн ангаах их сургуульд эзэмшээ төгссөн мэрэгчлэл нь болохоор хоол боловсруулах хэрэгтэн судлалын эмч гэж явдаг. Тий. Тэгээд миний илүү сайн мэрэгсэн зүйл нь одоо ходоод цус нойруулчихаа элэг гэсэн үг. Илүү. Тэгээд тэнд чинь ингээд олон хэрэгтэн байгаа учраас тэгээд зүйлдээ ингээд хүмүүс зөвлөгөө өгөхийн тулд уншин, судлана, бус орнууд яаж яах гэдгийг туршлагын даваа бас хөгжүүлэлт болж байгаа юм л да. За хоёлаа ярилцлага өндөрлөлье. За тэгээ. Манай нэвтрүүлгийн баг хамталны урилгыг хүлээж авч цаг зав аваад зориулсан танд маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Илүү олон хүн энийг сонсосоо, илүү олон хүн мэдээсээ, илүү олон хүн эрүүл байгаасаа, эрүүл болоосоо гэж хүсэж байна. Сангой одоо бас нэг амралт зугаалгын үйлрэлийг эхэлж байна. Хэд зуны дунд сар гарцсан байгаа ч гэсэн
одоо яг нөгөө хүн болгон бас яг зундаа бэлдээл одоо тэгнэ айгүй бол баг тим хорхог хийж идэнэ гэл ингээл ярьж л байгаа цаг үе ба. Гэхдээ бас нэг анхаарад шууд одоо биш юм а гэхэд одоо анхаарад дараа жилээс ч гэдэм үү ингээд бас ингээд тодорхой шатлалтайгаар л энийг ингэж одоо эргэн тойрондоо нөлөөлөөд ч гэдэм хүрээгээд хэлнэ үү гэхээс биш шууд өнөөдөр ингээд бүгд сонсоод маргааш байхгүй болно гэж угаасаа боломжгүй л дээ тий. Эндээс боломжтой гэж боддог. Боломжтой гэж боддог. Яагаад тэгвэл энэ чинь ухамсарын асуудал. Туршил өөрчлөхөд аажим гэдэг ойлголт байдгүй гэсэн үг. Шийдвэр гаргах л байгаа. Тий. Тэгэхээр би өөр ялахаар нэхэр Монгол түмэн минь ээ. Би тэгэхэд үнэхээр ингээд өвдөж байна. Та бүхэн хажуу ойрын хүмүүсээс хараач ээ. Жингийн илүүдэлтэй хүмүүс нь тийм ээ. Унтчих. Залуучууд унтчих. Маш их нас орж байна. Фэйсбүүкээр төлн эмгэл илэрхийлсэн залуу хүний зураг байна. Хоёр дахь нь би тэгэхэд хавдраараа дэлхийд одоо хавдрын нас баралтаараа дэлхийд нэг тортлоо одоо цоллуулж өвдөж байна. Гэтэл би тэгэхэд өөрчлөгдөх боломжтой өгөөл тийм. Зүв зүйлдээ нэгтцгээе. Энийг ингээд хаана хүрхийг мэдэхгүй тэртэргүй бид нар ингээд одоо зовлонгийнхаа ёроолд нь толцсон. Бүү эргэлз угаасаа толцсон. Яагаад гэвэл би тэнд донд ч юм байна. Харин энийг одоо бид нар зовлон гэж олж харчаад дайны үе байх нь шүү дээ одоо бол. Дайны үе манайхаа. Тэгэхээр энийг зовлон гэж олж харчаад за одоо хэдүүл ухамсартайгаар хооллё. Идэхийн тулд амьд байх. Биш. Амьдрахын тулд идэж, хэрэгтэй зүйлээ идэж, эсвэргээрээ бие эрүүл авч явснараа тэр одоо цог золбоотой мэдрэмж авдаг. Тэрийг аз жаргал гэж боддог. Элэг бүтэн байснараа тэрийгээ бид хэд одоо ингээд одоо амгалан гэж боддог. Тэр ухамсарт зүйл рүүгээ шилжцгээе гэж уриалах байна да. За баярлалаа. За гэлээ.